Сүхбаатар аймгийн хөдөлмөр халамжийн үйлчлэгээний газраас хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хэрэгжүүлсэн шинэлэг ажил, арга хэмжээнүүд. Хөдөлмөр халамжийн үйлчлэгээний газар нь 2024 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд 3350 иргэнийг хамруулж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 5.8 тэрбум төгрөг зарцуулж ажилласан байна. Үүнд хөдөлмөр эрхлэлтийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг 635 иргэнийг хамруулж өрхийн үйлдвэрлэлийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүллээ. Тухайн онд албан байгууллага аж ахуйн нэгж төсөл хөтөлбөрийн хүрээнд шинээр 1464 ажлын байрыг бий болгосон байна. Ажил олгогч бизнес эрхлэгчдийн бүсийн зөвлөгөөнийг 4 бүсэд 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөний үр дүнд орон нутагт жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэд өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хил залгаа сумдад борлуулах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, ажлын байрыг бий болгон ажиллаж байна. Аймгийн хэмжээний шилдэг стартап төслийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нэг иргэнд олгож байгаа бол аймгийн өдөр туудад санал тавьсны дагуу 2025 оноос аймгийн засаг даргын нөөцөөс 4-5 шилдэг стартапыг сонгон шалгаруулж санхүү жилтийг олгохоор шийдвэрлээд байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг авсан иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих зорилгоор жил бүр аймгийн хэмжээнд зохион байгуулдаг цагаан сар намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдаанд санхүүгийн дэмжлэг хамрагдсан иргэдийг тогтмол оролцуулж ажлын байр бий болгосон болон өндөр үнэтэй борлуулалт хийсэн иргэдийг шалгаруулан урамшуулж байна. 2024 онд аймгийн хэмжээнд байгалийн гамшигын улмаас 1.9 сая толгой мал хорогдож, малчид олноор малгүй болсон билээ. Монгол Улсын засгийн газраас малчдыг малжуулах арга хэмжээг зохион байгуулж, санхүүжилтийг нэмэгдүүлсэний үр дүнд аймгийн хэмжээнд 13 сумын 507 малчин өрхийг малжуулах 4 тэрбум төгрөг батлагдж ирснийг малын хорогдол, малчин өрхийн тоонд харьцуулж, сумдад хуваарлан малжуулах арга хэмжээгээр адуу 32, үхэр 970, хонь 9610, ямаа 10110, нийт 20722 толгой малыг төсөлд хамрагдагсдад хүлээлгэн өглөө. Мөн аймгийн хэмжээнд мал ихэр хоригдсонтой холбоотойгоор малын хот болон бэлчээрийн сэг зэмийг малчдаар устгуулах зорилготой нийтийг хамарсан ажлыг зохион байгуулах арга хэмжээг авч ажиллалаа. Малын сэг зэм устгалын ажил 1777 малчныг хамруулж 430 сая төгрөгийн цалингийн урамшуулал олгож төр ажлын байр бий болгосон байна. Үүнд эмэгтэй 411, эрэгтэй 1366 иргэн хамрагдлаа. Наран сумын засаг даргын тамгын газраас зохион байгуулсан малчдын 4-р зөвлөгөөнд оролцож буй 127 малчинд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр болон малжуулах арга хэмжээ, нийтийг хамарсан ажлын хүрээнд малын сэг зэм устгах ажлын талаар мэдээлэл хүргэн ажиллалаа. Сүхбаатар аймгийн хөдөлмөр халамжийн үйлчлэгээний газраас хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хэрэгжүүлсэн шинэлэг ажил, арга хэмжээнүүд.